Jisoo-гийн Jump дууны яг соло ганцаараа үзүүлж байгаа дэлгэцийн дүрсэн 7.8 секунд байна гэж боддоо бүр 8 секунд ч хүрэхгүй. За, юун түрүүнд бол би одоо энэ Jisoo-гийн дэлгэцийн минутын секундын талаар ярих гэж байна. Би Blackpink-ийн бүх гишүүдтэй хайртай гэдгийг ер нь бол миний байнгын үзэгчид мэднэ. Тийм болохоор би бол тэгж гишүүд рүү ингэж тийм дайралт хийж бусад гишүүдтэй ингэж ялгах тийм зүйл бол хийхгүй бас чадахчгүй. Юун дээр алдчихв энэ клипийг яагаад ийм бага секундтэй байна вэ гэдэг зүйлийг ингээд өөрийн судалгаанаас ингээд тайлбарлая гэж бодож байна. За энд болохоор нийт одоо элдв янзын секундуудыг хасах юм бол 182 секундын дуу ер нь бол 194 гэж ярьдагчсан одоо элдв янзын секундуудыг хасаад артлын уртлын секундын хасаад 182 секунд гэж байгаа. Хамтлагийн гишүүд бүгд тийм соло дэлгэцийн минутын хэсэг гэж байгаа. Тэгээд чагсаад үзэх юм бол Jisoo-гийнх 7.8 секунд, Lisa-гийнх 15.3 секунд, Jennie-гийнх 16.1 секунд, Rose-гийнх 18.1 секунд гэсэн тийм соло дүрсүүдтэй хуваагдсан байна. Тэгээд би нэгээр өөр өнцгөөс тайлбарлая гэж бодож байна. Бүх гишүүдийнх нь соло дүрс секундуудын ингээд нэмээд үзэхээр 57.3 секунд болж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ 182 секундын дуу 57.2 гэхээр бас харьцангуй бага. Бидэнд цаана 122.7 секунд гэдэг зүйл бол байгаа хгүй юу. За дараачихын шатлал хиймэл оюун ухаан. За Blackpink-ийн гишүүдийн дуун дээрх бүх ингээд аль өнцөг бай, гол өнцөгч бай, тэр буланд бай, хойно бай. Одоо царай одоо хувцсан үсэн л харагдах юм шууд секундэд ингээд тооцоод хиймэл оюун ухаан гаргацсан байлээ. Jisoo-гийнх 89.7 секунд ингэж гарсан гэж аах. Тэгээд түүний дараа нь Lisa 92 секунд, Jennie 96.4 секунд, Rose 99.3 секунд ингээд Jump гэдэг дуун дээр яг ийм секундээр ингэж гарсан юм байна. За энийг харахаар ер нь бол харьцангуй секундын зөрүүн ингээд 10 секундын нэг зөрүүтэй байгаа нь харагдаж байгаа. Энүүгээр бас ингээд шууд бусад гишүүд рүү дайрах бас хэрэггүй гэж бодож байна. Rose-гийн секунд бол 99.3 секунд байсан. Одоо дөрвөн гишүүн байхад нь тооцогдсон, ганцаараа байхад нь тооцогдсон учраас бусад гишүүдийнх нь соло секундуудыг нэмээд үзэх юм бол одоо бидэнд ингээд бүр сул тийм секундын тоо гарч ирэх байхгүй юу? 138.5 секунд болж байгаа. 182 секундээс ингээд хасаад үзэхээр бидэнд 41.5-аас 43.5 секунд ингээд илүү гараад байгаа байхгүй юу? Гэсэн чинь тэр илүү секунд чинь нөгөө нэг Blackpink донцсон үсээ ингэж байнга шидэдсэн тэр арын бүжигчд, арын жүжигчд байсан байна. Үнэхээр секундыг бол тэднэрт зориулсан байлээ. Би бол энэ 41 секундын 20 секундыг тэднэрт зориулсан ч гэсэн болохоор хэмжээний гэж бодсон. Гэвч альч гишүүнийхэн солоод энэ секундыг гүйцэхгүй. Ер нь бол Blackpink-ийн эргээ ирэлтийг Blackpink-ийн гишүүдийг харах гэж үзэж байгаа болоос яг тэр клипийн уур амьсгал дээрээ үзэх юм бол яг ингээд боломжийн гэж бодсон. Багасгаад ядаж 25 секунд болох ч бусдын бас бусад дөрвөн гишүүдэд хуваагаад өгсөн бол гоё ээжтэй гэж би бодсон. Blackpink-ийн өөр хэм маягтай дуу гаргаж байгаад маш их баярлаад өөр клиптэй дуу гаргаж байгаад нь ер нь бол амар баяртай байсан. Тэгээ бас сэтгэлээ хуваалцаарай. Таалагдвал тэгээд Instagram хаягийн минь дагаарай. Тэгээ таалагдсан бол бас найзуудтай үзүүлээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.